Сайн байцгаана уу? Намайг Thompson Nara гэдэг би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын чиглүүлэгч гэж орчуулагдж байгаа. Надад ирж сургалт авдаг эмэгтэйчүүдэд би тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалдаг юм аа. Англи хэл сурч байгаа шавнартаа зориулаад 7 хоногийн үн төлбөргүй ярианы англи хэлний сургалтыг хийж байгаа. Speak English with Thompson Nara гэдэг энэхүү сургалт маань өнөөдөр 5 дахь өдрийнхөө нүрийг үзэж байна. За ингээд өнөөдөр 5 дахь өдрийнхөө хичээл рүү оръё. Let me introduce myself. За би юуны төрөнд өөрийгөө та нарт танилцуулъя. Магадгүй энэхүү видео бичлэгийг намайг танихгүй хүмүүс үзэж байгаа байж болзошгүй. I live in the States with my hubby and 3 kids. I graduated from Brigham Young University with a degree in international relations and international law. I love books, mostly scientific and nonfiction. I love to travel with my family. I love to exercise and to hike. I love to garden. I love coaching. I've helped thousands of women all around the world to fulfill their dreams and create happy lives. Today's homework. За өнөөдрийн гэрийн даалгавар. За би та нартаа 2 гэрийн даалгавар өгч байгаа. За эхний гэрийн даалгавраа танилцуулъя. Энэ видео хичээлийг дараагийн хуудас дээрх видео хичээлийг үзээд өөрийн Facebook дээр share хийж найз нартаа тантай хамт суралцах боломжийг нь олгоорой. Дэм дэмэндээ дээс эрчиндээ. Бид зөвхөн өөрийнхөө амийг бодоод би л болж ивэл яах вэ гэж суугаад байх юм бол зөвхөн өөрөө хөгжөөд зогсохгүй, тийм ээ? Бусдад туслах тэр боломж юусаа гарч ирдэггүй. Тэгэхээр хүн өөрөө хөгжөөд хажуугийнхандаа туслаад нийгмээ сайжруулахын тулд заавчгүй сурч байгаа зүйлүүдээ, сайн хийж байгаа зүйлүүдээ бусадтай хуваалцах хэрэгтэй гэж би үздэг. Мөн энэхүү зарчмаараа амьдардаг. Тийм ч учраас би амьдралын дасгалжуулагч амжилттай Америкийн нэгдсэн улсад хийгээд олон жил болж байна. Тэгэхээр миний том зарчмын нэг бол амьдралын маш том тулгууруудын, суурьуудын нэг юу вэ гэхээр хэрвээ би бусад хүмүүсүүдэд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдийг чөлөөтэй өгөөд байх юм бол тэр хүмүүсүүд ч гэсэн намайг дэмжиж ороод ирнэ. Тэр хүмүүсүүд миний бас энэхүү чин сэтгэлийг, энэхүү хөдөлмөрийг үнэлнэ гэсэн ийм зарчимтай би амьдардаг эмэгтэй байгаа. Тэгэхээр та нар өнөөдөр үзэж байгаа энэхүү сургалтыг бусадтай хуваалцаарай. Тэгснээр тэр хүмүүсийн амьдралд хүртэл өөрчлөлтийг, сайжруулалтыг оруулах боломжтой. Ингэснээр бүгдээрээ хамтдаа англи хэл сураад, бүгдээрээ хамтдаа дээшлээд дэвжих юм бол бид нар зөвхөн өөртөө өөрчлөгдөж зогсохгүй, бас нийгмээрээ Монголд сайхан их орныгоо хөгжүүлэх боломжтой. За 2 дугаар даалгавар бол өөрийн Facebook дээр өнөөдрийн 5 өгүүлбэрийг давтан хийсэн live хийж тавиарай. За live бичлэг хийхдээ миний нэрийг tag хийгээрэй. Tag хийсэн тохиолдолд би та нарынхаа бичлэгүүдийг олж хараад бас засах боломжтой. Мөн та нарыг гэрийн даалгавраа хийсэн гэдгийг үнэлэх боломжтой. Мөн бас энэхүү бичлэг хийж байгаа тохиолдолд хүмүүс маш их асуулт асуусан та нараас. Энэ бүхэнд чинь би тэдгээр хүмүүсийн асуултанд хариулах боломж байхгүй. Мөн тэднэртэй бас тийм ээ хариу бариад зогсохгүй, бас тэднэрт бас туслах боломж байхгүй. Тэгэхээр тэдэнд туслах боломжийг бас надад өөртөө нээхийн тулд би та нарыг хичээл эхлэхээс өмнө хин гэж багшаас сургалт авч байгаагаа мөн яагаад энэхүү хичээлийг хийж байгааг нь лайв бичлэгийг хийж байгааг тайлбарлаж өгж байгаарай гэж гуймаар байна. Ингэснээр тэр үзэж байгаа хүмүүсүүд хүртэл зүгээр үзэгч биш, бас оролцогчд болж энэ англи хэлийг сурах боломж бас тэднэрт гарах юм аа. Ингэснээрээ дахиад давтахад дэм дэмэндээ дээс эрчиндээ бид бүгдээрээ нэгдмэл хамтдаа сайжирч байж манай нийгэм сайжран эх орон маань хөгжих юм аа. За ингээд 5 дахь өдрийнхөө видео бичлэг хичээл рүүгээ оръё. За өнөөдөр би та нартай танилцуулж байгаа 5 үг бол Америкт ярианы хэлэнд өдөр тутам хэрэглэгддэг баяртай гэдэг үгийн төрлүүд юм аа. Тэгэхээр хэрвээ та баяртай гэж хэлэх гэж байгаа бол зөвхөн bye гэд хэлээ зогсохгүй. Яг унган англи хэлтэй хүмүүс эсвэл Америкчууд өөрсдөө олон төрлөөр баяртай гэж нэг нэгэндээ хэлдэг. Тэгэхээр би та нартай өнөөдөр эдгээр хэлбэрүүдийг
хар ярианы эдгээр хэллэгүүдийг та нартаа танилцуулж байна. За нэгдүгээрх нь бол bye bye, хоёрдугаарх нь бол see ya, гуравдугаарх нь бол take care, дөрөвдүгээрх нь бол take it easy. Энэ take it easy гэдэг өгүүлбэрийг бас have a nice day гэдэг өгүүлбэртэй баш төстэй учраас бас ингэж хэрэглэж болно. За 5 дугаарх өгүүлбэр бол anyway, I'm off. За ингээд видео бичлэгээ үзээрэй. Hello, намайг Thompson Наран гэдэг би life coach. За life coach гэдэг маань монгол руу орчуулах юм бол амьдралын дасгалжуулагч, амьдралын хүтэж гэсэн утгатай байгаа. Надад хийж байгаа эмэгтэйчүүд амжилт, ад жаргал, тэмүүлэл, мөрөөдлөө биелүүлэхэд нь би тусалдаг юм аа. За өнөөдөр би та нартай дараагийнхаа англи хэлний хичээлийг танилцуулж байна. Энэ хичээл дээр баяртай гэдэг үгийг маш олон аргаар хэлбэрээр хэрэглэдгийг би та нарт зааж өгнө. За Америкт бол ярианы англи хэл буюу spoken English, бичгийн англи хэл буюу written English гэж хоёр төрлийн англи хэл байгаа. Өдөр тутам одоо яриандаа хэрэгжилж байгаа англи хэл бол ярианы англи хэл байдаг бөгөөд энийг зөвхөн унган англи хэлтэй эсвэл Америкчууд өөрсдөө одоо хэрэглэдэг юм аа. Тийм учраас энийг хэрэглээс сурчих юм бол та нарын англи хэл маш мундаг болох гэдэг байна. Тийм учраас би та нартай өнөөдөр яаж одоо баяртай гэдэг үгийг 5 өөр аргаар хэлж болохыг одоо тайлбарлаж зааж өгье. За goodbye гэдэг үгийг bye гэж өөрөөр товчлоод хэрэглэхийг та нар мэдж байгаа тийм ээ. Bye. Bye bye гэд 2 удаа давтаад хэлчих юм бол маш дотныхоо хүмүүс бид нар тэгж хэрэглэж одоо өдөр тутам хэрэглэдэг. Bye bye. Өөрөөр бид нар дотныхоо хүмүүс зөвхөн одоо баяртай гэдгийг хэрэглэж байгаа. Bye bye. За хоёрдугаар хэллэг бол see ya. See ya гэдэг маань дараа уулзъя гэсэн утгатай. Тэгэхээр see гэдэг нь харах гэсэн үг. You гэдэг нь чамайг. You гэдгийг англи хэлний өдөр тутмын хэллэгт ya гэж дандаа болгож товчилдог. Тийм учраас see ya дараа уулзъя. За 3 дугаар хэллэг бол take care. Take care гэдэг нь одоо өдөр тутам тааралдаад байдаггүй сард нэг удаа ч юм уу 7 хоногт нэг удаа ч юм уу тааралдаг найзуудтай таньдаг хүмүүсүүдэд бид нар гэж хэлдэг юм аа. Take care. Дараа олтол одоо уулзцай, дараа олтол өөрийгөө одоо эрүүл мэндээр аж аргалаар сайн авч яваарай гэсэн тиймэрхүү утгатай. Тэгэхээр take care. За дараагийн өгүүлбэр бол take it easy. За take it easy гэдэг маань have a nice day гэхдээ маш төстэй. Тэгэхээр have a nice day гэдэг нь илүү жоохон одоо албан ёсных. Өдөр тутмын хэрэглэхтэй бол Америкчууд have a nice day гэдгийг take it easy гэж хэлдэг. Яг утгачлан эсвэл үг болчлон орчуулах юм бол take it easy гэдэг нь жоохон одоо хялбархан одоо амьдралыг хүлээж ав. Тийм ээ? Хөл дээрээ жоохон хөнгөн бай гэсэн утгаар хэлж байна. Take it easy. За хамгийн сүүлийн үг бол I'm off. Өөрөөр би явлаа гэдгийг зарлж байгаа гэсэн үг. Тэгэхээр I'm off гэдэг хэллэгийг хэрэглэхийн тулд өмнө дандаа сул үг хэрэглэдэг. Тэр нь бол anyway. За бид нар ингээд хүмүүстэй уулзаад юм уу хоолнд ороод юм уу ингээд ярилцаа сууж байхдаа за одоо би явлаа гэдгийг хүмүүст хэлэхийн тулд бид нар anyway гэд одоо яриагаа төгсгөөд эсвэл өөр сэдв рүү шилжүүлээд anyway гэдэг бол сул үг байгаа. Энийг хэрэглэчээ тэгээд дараа нь I'm off. Би явлаа. За 5 энэ өгүүлбэрүүдээ дахин та нарт хэлээд өгье. Та нар сайн сонсголоороо бас бичиж тэрийгэ цээжлээрэй. Заримдаа бид нар ингээд заалч нүдээр харж яж ингэж тэрийгэ мэдх юм шиг бодоод байдаг боловч тэр нь бол бичгийн хэлбэр болж эхэлдэг. Бичээд авах юм бол бид нар толгоондоо мэдж байгаа боловч яг яриандаа өдөр тутмынхаа хэллэгтээ ярьж хэрэгжилж чаддаггүй. Тийм учраас ярианыхаа хэллэгтээ сурахтаа англи хэлний ярианы хэл нь бид нар муу байдаг. Тийм учраас заримдаа зүгээр яаж сонсогдож ийн таны одоо тэмээ чихэн тэрийгээрээ бичиж авчаад тэгээ тэрийгээ цээжилж яриа. За тэгэх юм бол ярианы англи хэлийг сурахад маш амархан. За нэгдүгээр үг бол bye bye. Өөрөөр bye гэдэг баяртай гэдэг үгийг 2 удаа давтаж хэлэх. Bye bye. За bye bye гэдэг хэллэгийг зөвхөн дотныхоо одоо сайн мэддэг хүмүүст хэрэглэдэг юм аа. За 2 дугаар үг бол see ya. See ya гэдэг маань одоо дараа уулзъя гэсэн одоо найз нартаа одоо дотны хүмүүстэй хэлдэг үг. За 3 дугаар нь болохоор take care. Take care гэдэг нь бол
дараа болтол одоо тий бие эрүүл мэндээр тийм ээ бусад зүйлээрээ одоо сайн байгаараа гэсэн юм утгатай. Энийг бол зөвхөн 7 хоногт юм уу, сардаа юм уу, эсвэл одоо 2-3 сардаа нэг уулздаг хүмүүст бид нар хэлдэг юм аа. Take care. За дараагийнх нь үг бол take it easy. Take it easy гэдэг маань одоо богинохон ярианы товчлсон хэллэг. Энэний бас яг жинхэнэ тийм ээ бас ижилхэн утга нь бол have a nice day. Have a nice day гэдгийг л ерөөсөө ярианы хэллэгтэй take it easy. Take it easy. За хамгийн сүүлийн үг бол I'm off. За I'm off гэдэг хэлийг өгүүлбэрийг хэлхийнхаа өмнө бид нар заавч anyway гэж хэлэх ёстой. Яг бол anyway гэдэг нь хүмүүсүүдэд өөртөө хүмүүст одоо за би нэг юм хэлэх гэж байна гэдэг анхаарал татаж байгаа гэсэн үг. Тэгээд дараа нь залгуулад I'm off. Би явлаа. За өнөөдөр би та нартай англи хэлэнд, ярианы англи хэлэнд өдөр тутам Америкчууд хоорондоо ярьж байхдаа одоо goodbye өөрөөр баяртай гэдэг үгийн олон хэлбэрүүдийг хэрэглэдэг юм аа. Эдгээр хэлбэрүүдийн 5-ыг та нартай зааж өглөө. Дараагийнхаа хичээл бүртэл баяртай. Thank you for attending my class today. I hope to see you tomorrow. Bye.